Сайн байцгаана уу? 48-аас 48 түүх цуврал үргэлжилж байна. За өнөөдрийн дугаараар Сенегалийн хөл бөмбөгтэй холбоотой нэгэн гашуун түүх. За тэгээд бас их харамсалтай юм сүрэл. За тэгээд тэнцэнээс яаж болсон эцсийн үр дүнд хөл бөмбөгөөр яаж нэгдэж бас хөл бөмбөгөөр яаж амжилтанд хүрсэн талаар нэгэн түүхийг ярихаар бэлдсэн байна. Сайн байна уу? Пипбэкээс ирж байна. Таны захиалах хүрээлтээр ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24 долоо хаяг. За 2002 оны дэлхийн аврагт бол Терангагийн хослонууд буюу Сенегалийн шгшөөг бол анх удаа дэлхийн аврагт шалралт тэмцээнд оролцох эрхээ авсан. За Франц дасалжуулагч Бруно Мецо бага ахалж дасалжуулж бол орсон. За тактикийн маш мундаг бэлтгэлтэй ийм баг бол анхныхаа дэлхийн аврагт орсон. За тэгээд Өмнөд Солонгос болон Японд туссан дэлхийн аврагын нээлтийн тоглолт бол өмнөх дэлхийн авраг болон Европын аврагын аврагууд бол нээлтийн тоглолтыг хийх байсан. За тэгээд өмнөх колоничлж байсан Францтайгаа колоничлогчтойгоо тоглоно гэдэг бол бас том ийм сэдв болж исэн. Сенегалийн хувьд за тэгээд тоглогчдын хувьд бол Сенегалийн бүрэлдэхүүн Францын дотоодын лигийн доогуур лигүүдэд тоглодог тоглогчдоос ихэнхдээ бүрдсэн ийм бүрэлдэхүүн бол байсан. За тэгээд үнэхээр аврагуудын эсрэг жижиг баг үзэж байгаа ийм нөхцөл байдал байсан. Тэгээд 5 сарын 31-нд болсон нээлт тусын тоглолтод Сеул хотод болсон. 30 дахь минутанд Эл Хаж Дiouf гол товтлогч болох Эл Хаж Diouf Францын хамгаалагч Франк Лебофиг хурдаар илүүрхэж өнгөрөөд хөндлөн доогуур дамжуулт өгсөн бол Папа Бouba Diop гол оруулж Фабиан Бартезийн хаалганд гол оруулж 2002 оны дэлхийн аврагын нээлтийн тоглолтын маш том ийм шок болж исэн. За ингээм тоглолтод бол нэг тийг ярцаад байгаа хожиж бол дусснаар Сенегалчууд бол бүтэн сар гаруй ардын баяр тэмдэглэж байгаа юм шиг хэмжээний ийм гоё баяр бол болсон гэдэг ч байгаа. Тэгээ зөвхөн энэ хожлыг ардын баяр болгож тэмдэглэж байгаадаа биш, шүвгийн 8 хүртэл явсан маш том амжилт байсан юм аа. За ингээд ийм гайхалтай үйл явдал болоод сэтгэл зүй маш дээгүүр ингээд байжгаад дөнгөж ингээд ингийн амьдралаа буцаад орж итл бол маш том харамсалтай сүрэл бол болсон. Сенегал бол өөрөө бас газар нутгийн хувьд их сонирхолтой ийм улс бол байдаг. За яг дундуур нэм нарийнхан урт хэсгийг The Gambia улс бол байдаг. Тэгэхээр Сенегал улсын дунд нарийнхан энэ хэсэг нь бол Гамбиа улс байдаг. За тэр нарийнхан Гамбиа улсын урд дахь энэ нарийнхан бас нэг урт хэсэг байгаа. Яг Сенегалийн өөрсдийнх нь гэх юм уу. За энэ хэсгийг бол Casamance гэдэг, Casamance гэж бас нэрлэдэг. Ийм бол бүс байдаг. За Casamance бүсийн гол хот, тэр гол хотын иргэд Дакар буюу Сенегалийн нийслэл энэ хоёрын хооронд бол Лежула гэдэг энэ хөлөг онгоцоор бол хүмүүс ихэнхдээ явдаг байсан байлаа. За Лежула нь бол улс нь засгийн газар эзэмшдэг ийм усан онгоц бол байсан. За тэгээд энэ усан онгоц бол ерөөсөө албан ёсоор бол 536 хүн авч явах юм бол багтаамжтай. За тэгээд 9 сар болчихсон байсан. За тийм учраас энэ аялагчид, за энгийн ажилчид, за наймаачид, оюутнууд, гэр бүлүүд маш олон хүн бол хойш Дакар руу явах ийм зорилготой бол болцсон байсан. За тэгээд Casamance бүсэд байдаг Ziguinchor гэдэг энэ бомтоос бол 2002 оны 9 сарын 26-нд Лежула бол Дакар орохоор Атлантын далаагаар бол дамжаад Дакар орохоор бол хөдөлсөн байна. За тэгээд яг тухайн аялалд явсан хөлөг онгоц бол маш олон хүнээр хэтрүүлэн багтаасан байсан. Албан ёсны 536 хүн багтаамжтай гэж байгаа боловч 2000 орчим хүн бол жигсэн байсан гэдэг ийм ойлголт бол байдгийн байлээ, таамаг байдгийн байлээ. Гол шалтгаан нь юу вэ гэхээр хичээлийн шинжил эхэлж гिचсэн. Тэгээд тэрнтэй яарж уралдаж бол хүмүүс хичээлийн шинжилээс өмнө амжиж том хот руугаа буцах очих ийм зорилготойгоор явж исэн байнамаа. За тэгээд Гамбийн иргэн Атлантын далаагаар хар шүн ингээд явж итл бол маш гинтийн, маш хүчтэй юм далайн шуурганд бол өртсөн. За тэгээд энэчнээс бол хөлөг онгоцыг маш хүчтэй савлуулаад 5 минутын дотор бол усан онгоц бол бүтнээрээ хөмөрсөн. За ингээд хэдэн зуун, за ер нь бол 2 орчим мянга гэсэн гэж байна. Тэгэхээр хэдэн мянга те 2000 орчим хүмүүсийг бол шууд далаа руу аваад шидсэн л гэсэн үг болж байгаа юм л та унтаж амарч исэн ихэнх тийм ээ шүн явж исэн. За энэ сүрэл бол үнэхээр аимшигтай харамсалтай юм болж исэн. Албан ёсны тооцоогоор бол 1800 хүн амьэрчдэж 64 хүн албан ёсоор бол аим гарсан ийм үйл явдал харамсалтай сүрэл бол болсон. За тэгээд энэ сүрлийг бол хүн төрөлхтний түүхэн дайн цэргийн үйл ажиллагаанаас хамааралгүйгээр далайн хамгийн их хүний амьэрчдсэн осол гэж сүрэл гэж бол үздэгийм бэнлээ. Тэгээд үндэсний шгшээ багт бол энэ маш хүн дээр туссан гол нэг шалтгаан юу вэ
гэх юм бол мэдээж бүгд нь хүнд тусч байгаа. Гэхдээ илүү одоо онцолж дурдах шалтгаан юу вэ гэхээр 2002 оны дэлхийн аварга шалралт тэмцээний багийн ахлагч Алиус Сисегийн 12 хамаатан болвол одоо энэ осолд нас урсан бэлээ. Их чинь нас урсан. За аав ээжийнх нь одоо ах дүүнэр за тэгээ үеэлүүд нь гээд нийт 12 хүн хамаатан садна ойр дотны хамаатан садна бол нас урсан ийм хүнд юм болвол одоо болсон юм байна. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. За тэгээд энэ одоо маш хүнд травматай энэ улсаараа тэр чигээр ийм шоконд орсон ийм хүнд нөхцөл байдалтай байхад Сисэ бол одоо гашуудаж хямарж бүр унах гэхээсээ илүү зөрүүлээд харин ч одоо олон нийтийн нүдэн дээр илүү зоригтой шийдвэр гаргаж тэ илүү одоо жинг ачааг нуруунд дээрээ мөрөн дээрээ авч оролцох ийм шийдвэрийг бол гаргасан. Тухайд Birminghamд тоглож исэн. За Birmingham хот болол тэр чигээрээ одоо бас одоо эмгэнэл өмнөөс нь илэрхийлж, харамсал илэрхийлж Birmingham хотод бол одоо Сенегалийн туг хүртэл одоо бас одоо гаргаж хүндлэл үзүүлж суудаа бас байдгийн бэлээ. За тэгээд Дакар руу шууд ниссэн Алиус Сисегийн хувьд за тэгээ очингуудаа ойрын амьд үлдсэн хамаатан саднуудаа бас одоо тайлбарлал болох те тусламж дэмжлэг үзүүлэх. За дээрэс нь одоо бас ийм амар одоо хинд хөцөө нөхцөл болцсон байхад ард иргэддээ одоо нэгдмэл байх болох одоо ийм шалтгаан болох тийм ээ сэтгэл зүгээ нэгдүүлэх ийм одоо гол одоо цэг болох зорилготойгоор бол одоо юу яасан? Багийнхаа тоглогчдыг бол зурлуулсан. За тэгээ багийнхаа тоглогчдыг тогтоолоод бүгдээрийнх нь маш хурдан бэлтгэл гараад одоо би сэтгэл зүгээ хамгийн гол нь тийм ээ бэлдээд одоо тоглолтод бэлтгийг бол хүссэн. За тэгээд энэ Ослоос одоо 2-3-7 хоногийн дараа буюу одоо 10 сарын 12-нд бол Сенегалийн шгшог Дакар хотод нэгэрийг хүлээж авсан. Одоо баруун Африкийн чөлтүүд Африкийн том баг шүү дээ тийм ээ. Нэгэрийг хүлээж авсан юм том нөхөшг тоглолтыг бол хийсэн. За тэгээ энэ цэнгэлтэд бол 10,000 гаруй үзэгчид цугласан ч гэсэн одоо маш чимээгүй нөгөө нэг Сенегалийн гоё өнгөлөг, дуу чимээтэй, галзуу хөгжмөнтэй, бөмбөртэй, гоё уур амьсгалтай, фестивалийн уур амьсгалтай наадмын ийм тоглолт бол байгаагүй мэдээж чимээгүй, харамсал, гашуудлын уур амьсгалтай байсан. Гэхдээ энэ ч нь бол хүмүүс дүрэн цугласан. За тэгээд өстой зэсийн төгрөг болгоныг тийм ээ монголоор бол Лежуулагийн одоо хохирогчдын гэр бүл өмчөрсөн хүүхдүүдэд бол бүгдээр ингэ зориулж бол одоо сан босгож дээрээс нь бас одоо сайн санааны одоо юунууд дэмжлэгүүд бас авсан. За ингэж бол зориулж энэ тоглолтыг бол Алиус Сисэ санаачилж явуулсан байдаг. Тэгээ багаа бол ахалж мэдээж гарсан. Өмсгөл дээрээ бүгдээрээ хар тууз одоо зөвж мэлээж тогсон 2-2 ярцаатай бол хоорондоо тэнцсэн. За тэгээ энэ тоглолтод оролцсон Нигерийн тоглогчид болон Сенегалийн тоглогчдод бол сэтгэл зүйн хувьд маш хүнд гэхдээ маш чухал ач холбогдолтой юм тоглолт бол байсан гэдэг онцлсон байт юм байлээ. За тэгээд 2002 оны одоо энэ дэлхийн аварга шалралт тэмцээнд Францыг хоцсон колоничлогчид тэгээд дэлхийн аваргууд Европын аваргууд Францыг хоцсон дээрээс нь шүгэний амралт явсан энэ амжилт бол одоо соёлын нийгмийн хүрээнд бол маш том нөлөө үзүүлсэн ч гэсэн олон цом медалыг бол яг тэрний дараахан бол авч чадаагүй байдаг. Яг энэ дэлхийн аваргын өмнө нь буюу одоо 2 сард болсон Африк ТВ аварга шалралт тэмцээний финалд уулан Сенегал гарсан байсан. Камерунд одоо пенальтаар 3-2 ярцаатай хожигдсон. За тэгэхээр гол тоглогч нь бол Хэл Хаждив, Алиус Сисэ нар өөрсдөө бол одоо пенальтаас алдаж байсан байдаг. За тэгээд Сенегалийн хувьд бол одоо олон жил бас энэ амжилтыг үзүүлж чадахгүй явж байгаа. Хамгийн сүүлд одоо Алиус Сисэ өөрөө эргэж ирж одоо 2015 онд дасгалжуулагчийн хувьд эргэж ирж бол өмнө нь эхлүүлсэн ажлаа дуусгахаар бол одоо эргэж ирсэн. За тэгээ 15 онд Экваторын Гвинейд болсон Африк төвийн аварга шалралт тэмцээнд Сенегал хэсгээсээ мултарсан. За ингэснээр Алан Жирес дасгалжуулагч бол халагдаж Алиус Сисэ томилогдсон. За Алиус Сисэ дасгалжуулагчтайгаар Африк төвийн аварга шалралт тэмцээнд Габонд болсон 2017 онд болсон тэмцээнд шүүгийн 8 хүртэл явсан. Египтэд болсон 2019 онд болсон тэмцээнд бол одоо финалд шалгарсан. За тэгээ Алжирд нэг ярцаатай хожигдсон. За тэр тоглолтод бол Бунеджа гол хийсэн байдаг. За тэгээд одоо Риад Махрес цом өргөсөн байдаг бол та хэд маань бас сайн санаж байгаа бах. За ингээд 2021 оны Афкон болол 2022 оны ихэр бас нөгөө 21 гэдэг брендингтэй бүх тэмцээнүүд баг 22 онд болсон шүү дээ, тэ. 2021 оны бүх тэмцээн ковидээр хойшлсон. За ингээд 22 оны ихэр болсон Афкон болол одоо Камерун улсад болсон. За энэ тэмцээнд бол одоо финалд шалгарсан. За финалд бол Африкийн хөлбөмбөгийн одоо гигантууд болох Египттэй учраа таарж одоо Яондэ хотод бол одоо тоглохоор болсон. За тэгээ энэ тоглолтод бол үндсэн цагт бол тиг ярцаатай тэнцсэн, нэмэлт цаг дээр тэнцсэн. За тэгээ пенальт зохиоруулсан. За тэгээ пенальтад бол одоо Кулибали болон Абду Диалlo, за тэгээд Бамба Диeng, Садио Мане гол хожлын тоглоомын зохилтыг амжилттай гүйцэтгэж Сенегалчууд бол одоо Африк ТВ аварга шалралт тэмцээндээ төрүүлсэн одоо ийм гайхалтай амжилтыг бол үзүүлсэн. За тэгээд сонирхолтой Сенегалийн хувьд бол энэ түүхэндээ анхны түрүүнд байсан. За өмнө нь бол түүхэндээ 2 удаа финалцсан байсан. Түрүүний хэлсэн Алиус Сисегийн одоо ахалж гарсан 2002 онд одоо финалд хожигдож Камерунд хожигдож байсан. Финал байсан бол 2019 онд Алиус Сисегийн дасгалжуулсан мөнгө байсан. За ингээд 2021 онд бол Алиус Сисэ дасгалжуулж харин төрүүлж байсан ийм удаатай. За энэ бол одоо бас энэ их юмыг туулсан
Энэ багт бол одоо бас сэтгэл зүйн хувьд, түүхийн хувьд, ач холбогдолын хувьд бас маш том амжилт байсан Алиус Эсегийн хувьд. Ялангуяа сэтгэл зүйн хувьд маш одоо сэтгэлээ барьсан нөхцөл байдлаас тэгээд тоглолт дуусны дараа шүүгэл дуурахад бол одоо сэтгэлээ барьж ядаж байгаа мэдэгдэж байгаа ийм гоё дүрс бол байсан. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон $200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshback. Орчин цагийн Африкийн хөлбөмбөгийн бол одоо хамгийн шилдэг тасалж жуулагчдын нэг бол яхан аргагүй Алиус Эсе бас байгаа. За тэгээ Алиус Эсегийн бас одоо мундаг амжилтыг үргэлжлүүлж Папжа тасалж жуулагч бол одоо Сенегалыг маш сайн тасалж жуулж байгаа. Сая 26 оны ихээр болсон Африк ТВ аврах шалралт тэмцээнд финалд Папегийн нэг голоор хожиж болоод төрүүлсэн. Хэдийгээр сүүлд нь албан ёсоор Марокко болгосон ч гэсэн яг үнэндээ хөлбөмбөг үзсэн фанатууд бүгдээрээ Сенегал гэж сэтгэлдээ одоо үзэж байгаа нь бол ойлгомжтой гэж бол бодож байна. За тэгээд аимшигтай том ослоос сэтгэл зүйн хувьд үргэлж нийтэж ингэж одоо амжилтанд хүрч чадсан. Жулагийн үеийнхэн бол одоо бас гоё амжилтанд бол бас хүрсэн байна. Тэгээд 1800 хүний аминд хүрсэн энэ харамсалтай үйл явдал бол түүхэнд бичигдүүлсэн юм хард тол бол байдгаа. За тэгээ энэ хүрээд Сенегалтай холбоотой дугаар өндөрлж байна. Та бүхэнд сонирхолтой байсан гэж бол найдаж байна. За тэгээд 48-өөс 48 төх зураг маань дуусах төгөж байна. 3хан дугаар үлдсэн байна. Дараагийн дугаар бол Португал байх юм. За Португалийн дараа Англи. За тэгээ хамгийн сүүлд Испани хөлбөмбөгтэй холбоотой дугааруудаар 48-өөс 48 төгс зурвал маань finally өндөрлөхнэ. Тэгээд энэ зурвалтай хамт байгаа бүгдээр нь баярлалаа. Өмнөх дугааруудыг үзээрэй. Санал болгомоор байна. Сторинууд маш сонирхолтой түүхүүд байгаа. Тэгээд богинохон байсан ч уртайсан сонирхолтой түүхүүд байгаа. Та хэд маань үзээрэй. Ерөнхий ивент итгэгчтэй баярлалаа. Freshback Pickback-ийн хамт олондоо баярлалаа. Та бүхэн хүргэлтийн шийдлээ бүгдээр ингэ Pickback-ийн хамт олноор бол одоо шийдвэрлэх боломжтой. За мэдээж хүнсний болон хоолны хүргэлтээ та бүхэн Freshback-аар шийдвэрлэн аваарай. За тэгээд ерөнхий ивент итгэгч Coca-Cola-ийн хамт олондоо баярлалаа. Дэлхийн аврах шалралт тэмцээний албан ёсны партнер.